Зөө сайн бацхан уу залуучуудаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр уулзч байгаа та баяртай байна. За та бүхэндээ өнөөдрийн хичээлээрээ Sparkline гэдэг жижиг графикийн талаар танилцуулъя. За энэ график нь болохоор өгөгдсөн мэдээллийг хамгийн төгсгөл хэсэг дээр нь жижигхэн графикуудаар илэрхийлдэг мэдээлэл байгаа. За одоо бүгдээрээ эндээс нэг жишээ аваад харах юм бол тухайн жилийнхэн ч юм уу тайлант үеийнх нь ашиг алдагдлыг ингээд харуулсан бараа олгоноор ингээд ашиг алдагдлуудаа ингээд 12 сараар нь харуулсан мэдээлэл дээр энэ бараануудын ашиг алдагдлыг юм график байдлаар тус бүгдийг харьяа гэх юм бол нэг жижиг график хэрхэн үүсгдэг вэ гэдгийг та бүхэн танилцуулъя. Үүнийд бол та бүхэндээ тайлан маань нэг юм дараах хэлбэртэй байхад болно. Ийм учраас та бүхэн ихлээр тайлангаа юм дараах хэлбэртэй болгосон байх шаардлагатай. Ард талд нь юм график гэсэн юм бичигтэйгээр мэдээлэл агуулгах хэсгийг оруулж болно. За ингээд бүгдээрээ тайлбартаа оръё. За энэ хэсэг маань хаана байдаг вэ гэхээр одоо энэ home insert гэдэг бүр toolbars-ууд tool дотруудаасаа insert хэсэг рүү орно. Insert хэсэг дээр Sparkline гэж байгаа. Sparkline дотроос бүгдээрээ сонгож авна. За энэ дээрээс энэ гурван төрлийн сонголт байгаа. За бүгдээрээ энэ гурван төрлийн сонголтыг ямар байдлаар яаж харагддаггүй гэдгийг тус бүр дээр наваад. За line Sparkline-ыг сонгоё. За энэ data range гэдэг дотор нь бүгдээрээ сонгож авсан өгөгдлөө оруулж байна. За сонгож авсан мэдээлэл дээр нь бүгдээрээ C8-аас N8 хүртэлх мэдээллийг сонголоо. За enter дарлаа. За location range нь мэдээж P8 мөн дээр авна. Окей. За энэ line ингээ гараад ирлээ. Ингээд жоох өгсөд ингээ уруудсан байдалтай. За insert дотроос дараагийнх нь column буюу босоо хэлбэртэйг нь авч үзье. За lir гэдэг энэ бүтээгдэхүүнийг авлаа. Мөн адилхан C8, C9-өөс N9. За location P9. Энэ ингээд байнгын өсөлттэй харагдаж байна те. Энийг ингээд доошоо татаж болно. Мөн адилхан томьёо татдаг шиг. Татах юм бол доотлынхан мөрөн дээр ингээд хуулагдана. За дараагийнх нь ямар чарт байгааг бүгдээр харъя. Энэ болохоор V on loss гэдэг буюу ашиг алдагдлыг харуулдаг. Үүний тулд бүгдээрээ энэ дээр ийм ашиг алдагдaltaй жишээ авч харсан. Энийг бүгдээр авч харъя. За тэнгуү data range мөн адилхан сонгоно. Энэ нийт гэдэг үзүүлэлтийг оруулах юм бол төгсгөл дээр айгүй урт үзүүлэлт харагдах учраас нийт гэдгийг нь авахгүй байгаа гэдэг бүхэн сайн анхаарах хэрэгтэй. Окей. За тэгэх юм бол энэ сарууд дээр ингээд алдагдaltaй байсан байна. Энд ч хоосон. Энд ч бас 12 сард нэг хоосон байгаа нь харагдаж байна те. За энийг бас мөн адилхан ингээд доошоо татаж болно. За тэгэх юм бол энэ дээр бас алдагдaltaй гэдэг нь ингээд нэмэх нь цэнхэрх хасах нь улаарсан байдалтай харагдаж байна. За нийт хэсэгтэр нь бүгдээрээ line гэдэг чартаа дахиад аваад үзье. Data range. Окей. За C13 дээр байна. N13, P13. Окей. За ингээд өсөлт бууралттай энэ графикийг ингэж хийдэг байна. За энэ хичээл та бүхэнд ажилчин хэрэг болно гэж найдаж байна. Та бүхний хичээлийг ажилдаа хэрэглээд амжилт гаргаарай гэж хүсэж байна. За та бүхний ажил бүгдээрэнд нь амжилт хүсье. Манай хичээл та бүхэнд таалагдсан бол subscribe дараарай. Найз нартай мөн адилхан share хийгээрэй. За тэгээд би баян хэлж байгаа. Өнөөдөр танд энэ хичээлийг мэддэг байсан ч мэдхгүй олон хүмүүс байгаа учраас тэр хүмүүст хүртэл share хийж өгөөрэй. За тэгээд дараагийн хичээлээр ямар хичээл үзмээр байгааг доор комент хэсэг дээр бүгдээрээ комментээр сэтгэлдээ үлдээгээрэй. За өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Баярлалаа. Баяртай. Та бүхний ажилд амжилт хүсье. Subscribe дарахаа битгий мартаарай.